Hi guys. Одоо өдрийн 2 цаг болж би хурд харуулсан эндээс Зайсангийн 7 Star руу очих гэж байна. Маш гоё дэлгүүр бол Arc Luxury Cosmetics маань шинэ салбарын нээлт болж байгаа. Тэгээ хэдүүлээ амт тийшээ явцгаая. Тэгээ энийг би Arc Luxury Cosmetics-ийн нээлтээр очиж байгаа влог болгоё гэж бодож байна. Ямар ч тач энэ хүү бичлэгтэй маань хамт байгаарай. Тэгээ одоо таараа центрийн хажууд алхаад явж байна. Эндээс 7 Star руу яаж явд юм болоо? За өстой мэдгүй. Би энэ хаваар ингэж байнга явдггүй болохоор сайн мэдгүй байгаа байхгүй юу. Тэгээ одоо бол ойрын хугацаанд нэлээд хэд бол ишээ ирэх юм шиг байлээ. Тэгээд юу ч идэггүй явж ийн гэхдээ юм мэдэх үнэхээр зав гарахгүй нэ бүр зүр газ араас нь очоод зүр амтчлаа байвал өнөөдөр яг болох гээд байна. За окей тэгээд Sky Wing гэж гэх юм ёо. Юун дээр Sky Wing гэж гэх юм байж гараа. Тарих ажилтгүй юу. 7 Star дээр очиод уулсан. За 7 Star дээр ирсэн. Яг энэ хажууд барилгын ажил хийгдэж байгаа юм байна. Тэгээ амар чимээтэй. За 7 Star-ийнхаа хаагуур нь яаж орд юм болоо. Тэгээ Arc яг хэдэн давхарт нь хаана нээлттэй хийж байгаа бас хайгаад би яг сайн мэдгүй байна. Ороод хайх хэрэгтэй юм байна. Хүү хинт чинь бүр байхгүй юм биш бүр амар хэмтэй харагдчих байна. За хэдүүлээ Arc олцгоё. За яста мангар том мол байна. Тэгээд олдоггүй яана хаана юм болоо. Тэгээд энд ч мөр байхгүй байна уу? Танхил бутик. За тэгэл тэнд Америк юм зардаг дэлгүүрүүд байна. Дэш бас давхрууд байгаа юм шиг байна. Arc маань хаана юм болоо? Олдоггүй. Яг тэдэн давхарт гэсэн юм ин хараахан харж амжаагүй хүрээд ирсэн чинь олдгүй яана. Ишээ байхгүй юм шүү. За мэлгээ. За тэгэл ер нь маш олон дэлгүүр маш олон газрууд байт юм байна. Бүр тавилгаанч дэлгүүр байх шиг байна. За тэгэл ер нь байхгүй газар байна да. 5 давхарт гинэ. За хэдүүлээ 5 давхарт руу гарцгаая. Яа би буруу лифтэнд суучаад 4-өөс дэшээ давхар байхгүй мэн. Тэгэл энүүгээр нь дөрөв хайгаад буруу явуулсан мэн guys. 7 Star-ын 5 давхарт юм шүү. За би сая нээлтэндээ ороо гараад ирлээ. Утасны цэнийг дуусаад бараг бичлэг элэгтэй хийж чадсангүй нэг хідэн бичлэг авсан. Тэг мэдээж дэлгүүрийн бичлэг бол байгаа. Одоо тэгээ гараад нөгөө лагер руугаа явж гин. Өнөөдөр бол одоо миний нөгөө юу орох хичээлдээ очих бол өнгөрлөө. Хичээлээ ингээд тасалчлаа. Ер нь бол угаасаа намайг хүлээгээд тэнд манай гэрийнхэн бүх юма хийхгүй хүлээгээд байна гинэ. За тэгээд look what I got guys нарда. За Arc Luxury Cosmetics маань гарын бэлэг гээд нээлтэнд хүрэлцэн ирсэн баярлаа гэдэг ийм бүрхэн шомолооны ууттай. Тэгээд та хэдий харж байгаа энэ үнсэлт бол манай захирал хичийн үнсэлт байгаа.
Тэгээ хідүүлээ дотор нь юу байгааг харъя. Би ерөөсө хараагүй байгаа хгүй юу. Тэгэхээр энэ боксын дотор юу байна? Би ингээд тогтоочвол тогтох нь. Oh yes, тогтож шít. Одоохондоо төвчлөлтэй болохоор камер унчихгүй хаа. Гайв юм шиг байна. Ромалоны pouch гарч ирж байна. Фокуслагдж байна. За, дотор нь юм бэ штэ. Oh my god. Ла байна хартаа. Wow. Pomegranate ноёр гээд ямар гоё үнэртэй. Би энэ үнэрийг ерөөсөө хэрэгэлж үзчихаагүй. За би та нарт бүр ингээд энэс нь гаргаад үзүүлье. За машин дотор бичлэгч бас хөөрхөн аваа. Ажилтай байна шүү. Яа, nice. Би яг лаад хийж аваад авандаа гэж бодож ирсэн юм. Ийм лаг би бүр гантаа ирлээ. Пизза лаа байна. Гахалтай. Ямар том бэлэг бүхт юм бэ? Дахиад үнэртэй болсон шүү дээ. Silver Birch Lavender Color гинэ. Зя бас жижиг 9 мэлтэй үнэртэн байна шүү. Малоны. Би бол одоо өөрийнхөө үнэртэн төрхцөө явж байгаа нөгөө Wild андуурч шүү. Wood Sage and Sea Salt. Тэр нь уусаа миний хамгийн fave. Ямар гоё гошлоогүй. Би энийг одоо өдөр тутамдаа хэрэглэнэ. Вау. Гахалтай. За дахиад ихтэй дотор нь юм байгаад байна. Too Faced-ийн ийм юу байна? Foundation-ы sample байна. Тэгээд өөртөө хэрэглэж үзээд өнгөө олох нь байна. Nice. 8 өнгө байна. Тэгээс гоё борыг нь сүдэр мүдэр болгоод хэрэглэж болох нь байна. Thank you so much. Ямар хөөрх юм бэ? Яа, дахиад энэ одоо үнэртэй бас юм бах та. Тийм биш, дахиад үнэртэй бас юм. Хартаа та фокуслж харагдах нь. За. Энэ болохоор Estee Lauder-ийн үнэртэй бас байна. Цүнхний бас жижиг үнэртэн. Oh my god. За хэдүүлээ хамт задлж үзье заяа. Би уусаа хараад амар гоё гэрэл гээхтэд бичлэж чадахгүй болохоор задлаад үзчихье гэж бодлоо. Окей, заагаад чи. Би Estee Lauder-аас бас нэг ч үнэртэй бас хэрглэж үзээгүй ямар гоё юм бэ гайхалтай. Beautiful Magnolia гэдэг энэ гоё цэцэгний үнэртэй юм шиг үнэртэж байна. Вау. Амар гоё үнэр юм. За надад амар таалагдлаа. Яа хэдэн 100 мянган билүү өгч юм яараа нөө ямар тааж. Thank you so much. Бүр амар гоё бэлэг байна. Тэсний юм бэлэг гарын бэлэг гэдэг байгаа шүү. Гайхалтай юм шүү. Thank you. Ийм гоё үнэртэй бас тааллаа. Хоёр төрлийн үнэртэй бас тааллаа. Ромалоны латте боллоо. Тэгээс 7 Star-ын 5 давхарт яг 7 Star-ын үдээр нь ороод та хэд шууд евро нь орох юм бол лифтэнд суугаад дээшээ 5 давхар руу гараад 5 давхарт лифтнээс буугаад баруун эргээд яг Arc Luxury Cosmetics-ийн 2 дахь салбар нээсэн байгаа. Та хэд дотоо очиж үйлчлүүлээрээ маш олон шинэ бараа байлээ. Шинэ бүтээгдэхүүнүүд ирсэн байлээ. Тэг мэдээж гоё luxury бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс байх юм бол бүгдээрээ заавал очиж үзээрэй. Бүр супер дупер маш гоё салбар бий болсон байна. Би бүр ямар ч төсөөлөлгүй гинт өчтөр баг шүн шин салбарын нээлт гэдгийг сонсоод тэгэл өнөөдөр бас өглөө шууд гинт шийдэл хүрээд ирсэн. Тийм болохоор та хэд гоё очоорой. Та хэд бол яг намайг бодвол баг нөгөө ямар салбар байхыг нь ерөнхийдөө харчих бах сошиал хаягуудаас нь. Тэгээ би энд сошиал хаягуудыг нь үлдээ чи эндээс бас хараарай. Тэгээд би бас маш гоё рил хийж оруулъя гэж бодож байгаа. Та хэд бас тэр рилийг маань үзмээрх юм бол миний Instagram тэгээ UGC Instagram маань бас энд байна. Thank you guys. Үзсэнд баярлалаа. Үзэж яагаад баярлалаа. Тэгээ энэ влогийг болохоор зөвхөн яг Arc Luxury Cosmetics-ийн нээлт рүү явсан
влог болгоод ингээ өндөрлөе гэж бодож байна. Үзсэнд баярлалаа. Бай бай.